Америк нэгдсэн улс Тайванд 11.5 тэрбум долларын зэвсэг нийлүүлнэ. Оросын албаны улс Украины газар нутгийг буцаан өгөхгүй байх шаардлагаасаа буцахгүй. Тэв дамсан агаарын бохирдлын эрсдэл нэмэгдэж байна. Америк нэгдсэн улсын Брауны их сургуульд гарсан халдлагын сэжигтэнг эрен хайх ажил үргэлжилсээр байна. Орон төгөө зөвштэй Тэнгэрлээс гадаад мэдээгээ үзүүлж байна. Америк нэгдсэн улсын засгийн газар Тайванд 11.5 тэрбум Америк долларын зэвсэг худалдахыг зөвшөөрлөө. За Тайваны батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ худалдан авалтад их бууны систем, танк эсэргүүцэгч Пуужин, нислэг тэрэг, хөлөг онгоц эсэргүүцэгч Пуужингийн сэлбэг хэрэгсэл багтжээ. За энэ нь өнгөрөх 11-р сард танилцуулсан 40 тэрбум долларын батлан хамгаалах салбарын нэмэлт төсөвт тусгагдсан байгаа юм. Хоёр талын зэвсэг худалдаалах хилцэл Хятад, Японы дипломат харилцааны хурцдмал байдалтай давхцаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Тайваны ерөнхийлөгч Лай Чинтэ Бээжингээс явуулж байгаа аюул занал хийлэл нэмэгцээр байгааг сануулсаар байгаа юм. Тэрээр батлан хамгаалах салбарын чадварыг сайжруулж 2027 он гэхэд баялдааны өндөржүүлсэн бэлэн байдалд хүрэхийг мэдгдсэн. За Лай Чинтэ Тайваны хоолой зүүн ба өмнөд Хятадын тэнгис, энтхэг номхон далайн орчмоор Хятадын өдөөн хадгалга нэмэгдэж байгаа гэдгийг мэдгдлүүдтэй дурдсаар байгаа юм. За түүний хэлснээр Хятад улс 2027 онд тус арлыг эзлэх зорилт тавьжээ. Энэ 7 хоногт гэхэд Хятадын Фужиан нисэх онгоц тээвэрлэгч Тайваны хоолоогоор дамжин өнгөрсөн гэж Тайваны батлан хамгаалах яамнаас мэдээлсэн. Фужиан нь Хятад улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд цэргийн технологиор тоноглогдсон хөлөг онгоц юм а. Гэхдээ хөлөг дээр ямар ч байлдааны онгоц харагдаагүй байна. Зэвсэг худалдаалах гэрээнд 82 ширхэг HIMARS их бууны систем, за 420 ширхэг Пуужин мөн нисгэгчгүй тагнуулын систем багцаан гэж Reuters агентлаг мэдээлжээ. Мөн 60 ширхэг M109 A7 нэртэй хуйгт тээвэрлэгч болон түүний 4 тэрбум гаруй долларын үн бүхий холбогдох тоног төхөөрөмж эдгээрээс гадна Javelin болон TOW танк эсэргүүцэгч Пуужин зэрэг 700 гаруй сая долларын үн бүхий зэвсгүүд багтжээ. Америк нэгдсэн улс Тайвантай харилцан хамгаалах гэрээ байгуулаагүй бөгөөд арлын хамгаалах үүрэг хүлээгээгүй. За гисэн хэдий ч 1979 оны Тайваны холбогдох хуульд Америк нэгдсэн улс нь өөрийгөө хамгаалахад шаардлагатай батлан хамгаалах хэрэгсэл үйлчилгээг Тайванд нийлүүлнэ гэж заасан байдаг. Үүнээс гадна Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын цэргийн алба хаагчдад $1776 долларын ногдол ашиг тараахаа зарласан байгаа юм. Дайчны ногдол ашиг гэх нэртэй энэхүү урамшууллыг аль хэдийн шуудангаар хүргээд эхэлжээ. За энэ урамшуулал тус улсын 1,450,000 цэргийн алба хаагчдын 100 сарын бэлэг гэхэд болно. За 1776 гих тонн Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын жилийг бэлэгджээ. Дональд Трамп мэдэгдэлдээ ерөнхийлөгч асан Жо Байденаас эмх самбраагүй байдал өвлөн авсан гэж шүүмжилсэн байгаа юм. За мөн би үүнийг засаж байна гэдгээ хэлж өмнөд хөлийг хамгаалах зардлыг бууруулах Америк нэгдсэн улсын гадаад бодлогыг бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудыг онцолжээ. Орос албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг дэвсгэрийг буцаан өгөхгүй гэдэг байр сууриа баталсан мэдээллийг хийсэн байна. За тэрээр Оросын батлан хамгаалах яамны хуралдаанд оролцохдоо сүүлийн саруудад эрчтэй яригдж байгаа энхийн хилэлцээрд хүрэхийн тулд одоогийн эзэлсэн газар нутгаа өгөхгүй гэдгийг илэрхийлжээ. Мөн Украин болон түүний холбоотон улсуудыг хурцаар шүүмжилж шаардлагатай бол түүхэн газар нутгаа цэргийн хүчээр авах болно гэдгийг онцолсон байна. Гэхдээ дайн гарах болсон гол шалтгааныг дипломат аргаар шийдвэрлэхийг илүүд
үлдснэ гэдгээ мөн хэлсэн байгаа юм. Зүүн Европын дайныг энхийн хэлэлцээрээр төгсгөхөд газар нутаг болон Украины аюулгүй байдал нэн тэргүүн яригдаж байгаа. Одоогоор Оросын албаны улсын зэвсэгт хүчин Украины Донбасс мужийн зарим хэсгийг эзэлсэн ч бүрэн хяналтаа тогтоож чадаагүй байгаа юм а. Шинжээчдийн үзэж байгаагаар дайн цаашид сунжирвал Орос тус мужийг 2027 оны 8 дугаар сар гэхэд бүрэн эзэлнэ гэж таамаглажээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Владимир Путиний 5 гаригийн орой хэлсэн түүхэн газар нутаг гэсэн үгэнд нэгэн тайлбарыг хийсэн байгаа юм. За тэрээр Орос улсын хэн нэгэн түүхэн нутаг дэвсгэр гэж нэрлэж болох өөр газруудаж Европод бий гэсэн анхааруулсан утгатай үгийг хэлжээ. За энэхүү хоёр тал хэлэлцээрт хүрэх нөхцлүүдэд тулгасаар байгаа юм. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногт талууд энхийн хэлэлцээрт хүрэхэд тун ойрхон байгаа талаар хэлсэн. Владимир Путин 5 гаригийн орой хийсэн ярианда мөн Европын удирдагчдыг хурцаар шүүмжилж одоогийн улс төрийн удирдах албан тушаалтнуудтай холбоо тогтоох боломжгүй гэсэн байгаа юм. Бид илүү хүчрхэгжиж тэд солигдсон цагт энэ боломжтой гэжээ. За түүний энэхүү тайлбарууд Брюссель дэх тус улсын хөрөнгийг зарцаан Украинд дэмжлэг болгон өгөхийг шийдэх дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болж байгаа юм а. Хүйтний эрс чангарч өвлийн улирал эхэлснээр агаарын бохирдол дэлхийд даяар жил бүрл хямрал дагуулдаг асуудал болоод байгаа юм а. За энэ 7 хоногт хийсэн судалгаагаар Сараево хотыг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын тоонд оруулсан бол Нью-Дели хотын агаарын чанар хүний эрүүл мэндэд аюултай түвшинд хүрсэн болохыг тогтоогод байгаа юм а. Мягмар гарагт зүүн өмнөд Европын Балканы хойгт орших бүгд дарамдах Босни баг Херцеговин улсын нийслэл Сараево хотод агаарын чанар огцон муудаж агаарын чанарын индекс 302-т хүрснээр аюултай түвшинд ангилагдах болжээ. Швейцарын IQ Air агаарын хяналтын компаниас гаргасан мэдээллээс харахад Сараево хотод судалгаа хийсэн мягмар гарагийн туршид хэд хэдэн удаа дэлхийд агаарын бохирдлороо тэргүүлсэн байгаа юм. Судалгааны үр дүнгийн араас тус улсын эрх баригчид нийслэл Сараево хотод хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсан. За үүнд хүнд даацын ачааны машинуудын хөдөлгөөнийг хориглож Европын холбооны стандартад нийцэхгүй тээврийн хэрэгслийн зорчих эрхийг хязгаарлаж гадна талбайн барилгын ажлыг төр зогсоож олон нийтийн арга хэмжээг гадаа хийхийг хориглосон байна. Харин тус хотын агаарын бохирдол хүйтний улиралд гэр хорооллын халаалтаас болж инхүү бас огцом нэмэгдсэн гэж бас албаныхан үзээд байгаа юм. Учир нь Сараево хотын 10,000 гаруй айл өрх хүйтний улиралд гэртээ галтулж мод нүүрсээр өвлийг давдаг байна. Мөн энэ хот уулсаар хүрээлэгдсэн хөндийд байрладаг тул газар зүйн байрлал онцлогынхоо улмаас өвлийн улиралд температурын инверс буюу энгийнээр хэлбэл халуун агаар доороо байх хүйтэн агаарыг дээшлүүлэхгүй түгжих үзэгдэл үүсдэг байгаа юм. Үүний улмаас бохирдсон агаарыг хөндийд барьж үлдээснээр утаа хэдэн өдрөөр тэндээ тогтож үлдэх магадлал ихтэй байдаг байна. Өвлийн улиралд агаарын бохирдлын түвшин өндөр байгаагийн зэрэгцээ тус хотын агаарын чанар байнгын хэлбэлцдэг болохыг мэргэжилтнүүд онцлоод байгаа юм а. Тодорхойлбол хотын 2024 оны дундаж PM 2.5-ын агуулмж 1 шоо метр агаарт 30.8 микрограмм байсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн стандартаас 6 дахин илүү хэвээр байгаа юм байна. Харин агаарын чанарын тал дээр энтгэх улсын нийслэл Шинэ-Дели хотод маш аюултай тооцогдох ангилал удаан хугацааны туршид байгаа юм а. Агаарын чанарын индекс нь 450-аас илүү гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Эрх баригчид энтхэгийн агаарын чанарыг сайжруулах шаталсан арга хэмжээний 4-р үе шатыг хэрэгжүүлж хуучин дизель автомашинуудын хөдөлгөөнийг хориглох, барилгын ажлыг төр зогсоох, хосолсон буюу танхим болон цахим сургалтад шилжих, мөн офисын ажилчдын эрсийг 50%-аар хязгаарлах арга хэмжээг саяхнаас хэрэгжүүлж эхлээд байна. Делигийн өвлийн улирлын агаарын бохирдлын хувьд тээврийн хэрэгслийн утаа, барилгын тоосчлт, ойролцоох мужуудад хийгддэг тариалангийн үлдэгдэл шаталтаас үүсдэг юм байна. Харин үүний улмаас хотод үзэгдэх орчин муудаж тээврийн хөдөлгөөнд саад учрах нь элбэг тохиолддог.
Бүгд найрамдах Босни Баг Херцеговина улсын агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын түвшин хамгийн өндөр орнуудын тоонд багтдаг бол Дели хотын эрүүл мэндийн салбар жил бүр өвлийн улиралд агаарын бохирдлоос үүссэн асуудалтай нүүр тулсаар байгаа юм а. За өнгөрсөн амралтын өдөр Америкийн нэгдсэн улсын Rhode Island мужийн Providence хотод байрлах Брауны их сургуульд гарсан халдлагын хэрэгт холбогдсон с 'жигтнийг 90 сурвалжилж байгаа юм а. За энэ хэргийг тодорхойлбол энэ оны 12 дугаар сарын 13-ны Бямб гарагт Брауны их сургуулийн инженерийн салбар сургуульд зэвсэгт халдлага гарч 2 оюутан амиа алдаж 9 хүн шархаджээ. Хэргийн дагуу эрх баригчид с 'жигтнийг баривчлахаар 90 хаах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бол с 'жигтэн байж болзошгүй нэгэн этгээдийн байршил болон хяналтын камерт өртсөн бичлэг зургийг өчигдөр олон нийтэд дэлгэн иргэдийг мэдээлэл өгч хамтран ажиллахыг уриалжээ. За тус хотын цагдаагийн албанаас хэрэг гарсан өдрийн дүрс бичлэг гэрчийн мэдүүлгийг наривчлан шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгааг хэлсэн байгаа юм. Харин сэжиглэж байгаа этгээдийн хувьд хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлэгтээ гаднах төрх тохирж байгаа боловч тухайн этгээд одоогийн байдлаар Брауны их сургуультай ямар нэгэн холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм байна. За тиймээс цагдаагийнхан энэ сэжиглэж байгаа этгээдийг гэмт хэрэгтэй гэж үзэхгүй байгаач хэрэгт хамааралтай мэдээлэл өгөх боломжтой гэж үзээд байгаа юм байна. Халдлагыг үйлдсэн этгээд 9 мм-ийн галт зэвсэг ашигласан болох нь тус хотын цагдаагийн албанаас батлагдсан. За харин хохирогчдын тухайд өчигдрийн байдлаар шархагдсан 6 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний дунд биеийн байдал нь хүнд нэг иргэн байгааг хэлээд байгаа юм а. Rhode Island мужийн ерөнхий прокурор болон Providence хотын цагдаагийн газрын дарга с 'жигтнийг олж баривчлах хүртлээр боломжит бүхий л арга хэмжээг аван ажиллахаа хэлжээ. За мэдээ үргэлжилж байна. Лав гарагт Хойд Африкт орших Тунис улсын нийслэл хотноо тус улсын ерөнхийлөгч Кais Саидын дэмжигчид жагсаж сөрөг хүчний эхнийг урвагчид хэмээн буруутхан Кais Саидын удирдлагыг хүчтэй дэмжиж байгаагаа илэрхийлжээ. За энэ жагсаал нь Тунисийн ерөнхийлөгч Саидын эсрэг чиглэсэн эсэргүүцэл нэмэгдсэн үедээ зэрэгцэж байгаа юм. Ингэснээр тус улсад дотоодын төрийн хуваагдал гүнзгийрэх эрсдэл үүсч болцошгүйг шинжээчид анхааруулж байна. Тунис улсад инфляц огцон өсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомсдож төрийн халамж үйлчилгээ доголдоод байгаа. Эдгээрээс шалтгаалсан эдийн засгийн хямралтай нүүр тулсан олон нийтийн бухимдал улам бүр газар аваад байгаа юм а. Ерөнхийлөгч Саидын дэмжигчид түүнийг авилгатай тэмцэж улс төрийн эрх мэдлээ удаан атгасан эрх баригчдын эсрэг зогсож чадсан гэж үнэлэн дэмжиж байна. Харин сөрөг хүчнийхэн болон шүүмжлэгчид эрх мэдлээ улам бүр төвлөрүүлж авторитар дэглэмлүү шилжиж байгааг анхааруулж байгаа юм а. 2021 онд бүрэн эрхээ авснаас хойш Саид шүүх цагдаагийн хүчээр гарсан эсэргүүцлийг дарж байсан гэж буруутгагдсаар ирсэн. Үүнд сөрөг хүчний нэр нөлөөтэй улс төрчид иргэний нийгмийн идэвхтнүүд сэтгүүлчид баривчлагдаж урт хугацааны хорих ял сонссон тохиолдлууд гарч байсан байна. Хамгийн ойрын жишээ нь өнгөрсөн сард ерөнхийлөгчийг түлхэн унгаах гэсэн хууль данд оролцсон гэх хэрэгээр олон 10 хүнийг шоронд хоржээ. Хэдийгээр тус хотын ерөнхийлөгч анх 2019 онд олонхын саналаар сонгогдож байсан боловч эрх мэдлээ төвлөрүүлж байгаа явдлыг сөрөг хүчнүүд төдийгүй олон улсын ажиглагчид Тунис улс арчилсан засаглалаас ухарч болзошгүй гэж сануулсаар байгаа юм а. Тэнгэрлээс гадаад мэдээг үзүүлж байна. Хөлбөрийн энэ хэсэгт зарим мэдээллийг товчхон танилцуулъя. Францын тэргүүн хадагтай феминист жагсагчдыг ёс бусаар доромжилсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарснаар даваа гарагт уучлалгүй хоорондоо л ярьсан яриа байсан гэсэн билээ. За харин өнөөдрийн байдлаар 300 гаруй эмэгтэй шүүхэд Брижитийн эсрэг гомдол гаргаад байна. Бичлэгийн тухайд Брижит Макрон Парисын Фоли Бержер театрын ард хүчингийн хэрэгт буруутгагдж байсан Францын жүжигчин Ари Абанитай ярилцаж байгаа нь харагддаг. За харин тухайн үед болж байсан Ари Абитаны тоглолтыг тасалдуулж феминистүүд
түүнийг хүчингийн хэрэгэ идэл гэж хашгирсанд Брижит Макрон жүжигчнийг өмөрч феминистүүдийг ёс бусаар хараасан байна. Харин түүний зүгээс би хэлсэн үгэндээ харамсахгүй байна. Хэдийгээр би бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгчийн эхнэрч гэсэн би бол хүн. Хувийн орчинд байхдаа хүн болгонд сайхан харагдах албагүй. Зайлшгүй зөв ярьдаг байх ч учиргүй гэжээ. Кино салбарын хамгийн нэр хүндтэй Оскарын шагналыг гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулах 5 жилийн гэрээг байгууллаа. Оскарыг 1976 оноос хойш дамжуулсан ABC телевизийн үзэгчдийн тоо жил ирэх тусам буурч байгаа тул Академи залуу үе болон олон улсын үзэгчдэд хүрэх үүднээс ийм шийдвэрийг гаргажээ. Ингэснээр YouTube 2 тэрбум хэрэглэгч кино салбарын шилдэгүүдийг тодруулах ёслолыг үн төлбөргүй үзэх боломж бүрдэж байна. Зөвхөн ёслолын ажиллагаанаас гадна тайзны ард болж байгаа үйл явдлуудыг харуулсан шууд дамжуулалтууд ч багтах юм байна. Канадын эрдэмтэд энэ цагаан баавгайн өөр баавгайн бамбрууш өрчилж авсан маш ховор тохиолдлыг баримтжуулан авчээ. Ажиглалтаар X33991 гэх бүртгэлтэй энэ цагаан баавгай анх ганцхан зулцагтай байсан боловч удалгүй ойролцоо насны 2 бамбрууштай болсноо өрчилж авсан болох нь тогтогдчихэ. Судлаачид энэ цагаан баавгайн эхийн зүн совин асар өндөртэй амтан бөгөөд өнчирч үлдсэн зулцгийг асран хамгаалах хандлагатай байдаг гэж үзэж байна. Канада улсын хаалтсан булангийн баруун эрэгт 50 жилийн турш ажигласан 4600 баавга дундаас ийм тохиолдолд ердөө 13 удаа бүртгэгдэж байсан байна. Харин энэ тохиолдлууд нь цагаан баавга нийгмийн зан үйлийн онцлог харилцан халамжийг харуулж цаашид судлах боломжийг нээж өгдөг байна. Warner Bros. Discovery-гийн удирдах зөвлөл Paramount-ийн тавьсан $108 тэрбум худалдан авах саналаас татгалзлаа. Үүнийгээ санхүүгийн найдваргүй байдал, мэдээллийн ил тод бус байдал болон стратегийн зорилготойгоо холбон тайлбарлажээ. Paramount $108 тэрбум Warner Bros. Discovery-гийн бүх бизнесийг худалдан авах санал тавьсан бөгөөд санхүүжилтээ Катар болон Сауди Арабийн хөрөнгийн сангуудаас бүрдүүлэх юм. Мөн дэлхийн хамгийн чинэлэг эрхмүүдийн нэг Ларри Эллисоны дэмжлэгч яригдж байсан. Харин Netflix-ийн хувьд кино студи болон стримингийн үйлчилгээг нийт $83 тэрбум худалдан авах санал тавьсан юм. Медиа салбарын ирээдүйг өөрчлөх энэхүү худалдан авалтын шийдвэр эх сарын 8-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэлэгдэх юм а. Аль ч компани Warner Bros. Discovery-г худалдан авсан монополийн хүндхэн шалгууруудыг давах шаардлагатай юм. Тэнгэрлэгээс гадаад мэдээг үзүүлээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.